өдөр би та бүхэндээ Pearson плот орон дээр ажиллах тугин хэмжээний зааврыг хүргэх гэж байна. Юуны өмнө та сайт руугаа нэвтрээд энэхүү нэвтэрч орно. За сайт руу нэвтэрсний дараагаар та хэрэглэгчийн нэр хэсэг дээр сурагчийн өөрийн хаягийг оруулна. Сурагчийн өөрийн хаягийг оруулж нэвтэрсний дараагаар танд Pearson плот ормын ажиллах хэсэг буюу талбар харагдана. За талбар хэсгээс та Pearson English Connect хэсгийг сонгож сурагчийн ном сурах бичигтэй танилцуулна. За нийт сурагчийн ном сурах бичиг нь үндсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд эхний ном бол дасгал ажлын ном, сурагч бие даан ажиллах боломжтой. Харин дараагийн ном бол extra book буюу нэмэлтээр ажиллах дасгал даалгаврууд, мөн сурагчийн ном, тэгээд хэрэглэгчүүн гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. За өнөөдөр бүгдөө нэг номыг сонгоод дасгалыг хэрхэн хийдэг, гүйцэтгэдэг талаар үздэцгээе. За эдгээр хэсгүүд бол сурагчийн номны үндсэн сэдвүүд бөгөөд тухайн дурын нэг сэдвээр сонгоод үздэцгээе, харцгаая. За сонгонгууд тухайн сэдвийн ээлжид хичээлүүд дотроо ингэж танд харагдаж байна. За дурын ээлжид хичээлийг сонгож дасгалыг бүгдөө гүйцэтгэцгээе. За энэхүү ээлжид хичээл маань үндсэн 4 хэсгээс 4 дасгал даалгавраас бүрдсэн дасгал даалгавраас байна. Харагдаж байна танд. За нэгдүгээр дасгал даалгавар руу бүгдөө орохын тулд дээд хэсэгт байрлах нэг гэсэн тоог сонгоно. За нэгдүгээр хэсгийн даалгаврыг гүйцэтгэхийн тулд эхлээд заавартай уншиж танилцсан. Зааврыг нь уншаад олоорой буюу бүгдөө сонсоод олоорой буюу бүгдөө тухайн аудиог тоглуулж дасгал даалгаврыг сонсно. Сонсож ярьсан зүйлийг нь энэ зургийн хэсгээс олно. За ингээд сонсож олсны дараагаар сурагчид хийсэн даалгавраа шалгахын тулд доотлын хэсэг дээр байрлах нэмэх тэмдэг буюу даан хэсэг дээр дарна. За ингээд бус даалгаврыг хийж гүйцэтгээ даан хэсэг дээр дарсны дараа таны дасгал амжилттай хийгдлээ гэд 5 хушуу авна. Ингэснээр та дараагийн даалгавар руу шилжих боломжтой болж байна. За 2 дахь даалгавар руу оръё. Мөн л 2 дахь даалгаврыг орохын тулд дээд хэсэгт байрлах дасгалын дугаарыг сонгож өгнө. За дараагийн дасгал даалгаврыг сонсоод дагаж хэлээд рекорд хийх юм байна те. За тэгэхээр тухайн зүйлийг сонссныхаа дараагаар сурагчид маань voice энэ микрофон дээр дараад өөрийн дуу хоолойгоор рекорд хийгээд тухайн дасгалыг хийж гүйцэтгэх нь байна. За 3 дахь дасгал руу оръё. За зарим дасгал даалгавруудын маань хувьд 1 болон 2 дугаар хэсгээс ийм бүтсэн дасгал даалгаврууд байдаг. За энэ дасгал даалгавруудыг маань сайн ажиж харах хэрэгтэй. За бүгдөө дараагийн дасгал даалгавар руу орцгоё. Дараагийн даалгавар буюу 4 дахь даалгавар. За 4 дахь даалгавар бол уншаад дагаж хэлээд мөн л рекорд хийх дасгал даалгавар байна. Мөн 2 хэсгээс бүрдсэн байна. За 2 дахь хэсгийн даалгаврыг бүгдөө харцгаая. 2 дахь хэсгийн даалгавар нь сонсоод дагаж хэлэх даалгавар байна тий. За сурагчтайгаа бүгдөө хамтраад энэхүү дасгал даалгавраа хийж гүйцэтгээрэй. Мөн нэмэлт зааврыг тань өгөхөд та тухайн дасгал даалгаврыг хийж гүйцэтгснийхаа дараа заавал дээд хэсэгт байрлах энэ Save and Excite товчийг дарах хэрэгтэй. Учир нь гэвэл та дасгал даалгаврыг бүрэн гүйцэтгэж дууссныхаа дараагаар Save and Excite товчийг даралгүйгээр сайтаас гарсан тохиолдолд та дасгалыг дахин хийх шаардлагатай болдог учраас хийж гүйцэтгэж дуусны дараагаар заавал Save and Excite товчийг дарахаа битгий мартаарай. За Save and Excite товчон дээр дарсны дараагаар платформ маань өөрөө ачаалаад тус сайтаас хичээлээс гардаг.
За ингэснээр таны дасгал даалгавар багш руу илгээгдэж дасгалыг бүрэн гүйцэтгэсэн болноо. Тооцогдно. За ингээд заавартай минь хамт байсан эцэгчүүдтэй баярлалаа.